Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих хэрэг маань 2020 онд Төв аймагт гарсан бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг байгаа. Тэгээд бага насны хүүхэдтэй холбоотой сэтгэл хөдлүүлсэн хэрэг байгаад бол жирэмсэн болон сонсон зүйлээ мартаж чаддаггүй хүмүүс байвал битгий сонсоорой. Энэ хэргийн тухай хэвлэл мэдээллийн сайтуудаар тухайн үедээ гарч байсан. Одоо ч хүртэл санаж байгаа хүмүүс бол байгаа байх. Хэргийг иргэн сануулбал төрсөн гिचхийн 3 настай хүүг зодож амь насанд нь хүрсэн хэрэг 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гарсан. Манай сувг нь гэрчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг болоод шүүхийн шийдвэр шүүх шинжилгээг уншиж танилцуулдаг. Ханаад хүрээд хоол өвдөөд хамар битүүрсэн байгаа учраас бас хэцүү сонсогдчихвэл өршөөгөөрэй уучлаарай гэж хүсмээр байна. Хэрэгт гарч буй хүмүүсийн нэрсийг түгээмэл нэрсээр ордуулсан байгаа. Харин хэрэг гарсан газрыг болохоор олон нийтэд нээлттэйгээр сайтууд болон зурагтаар хэлчихсэн учраас би заавалч тэрийг нуугаад авах шаардлага байхгүй гэж үзэж байна. Ингээд шууд хэрэгтэй орцгоё. Шүүгдэгч Болдон Монгол улсын иргэн 1995 онд Төв аймгийн 100 мод суманд төрсөн. Хэрэг үлдэх үедээ 24 настай байсан. Эрэхтэй, боловсралгүй, мэрэгжилгүй, малчин, ам бүл 8, аав ээж, ах эгч дүүнэрийн хамт хэрэгт холбогдохын өмнө Төв аймгийн 100 модод оршин суух хаягтай байсан. Хэрэг учрал гарах үед буюу тухайн үед хамтран амьдрах болон түүний хүүхэд бага насны амь хохирогч Тэмүүлэнгийн хамтаар амьдарч байсан байна. Шүүгдэгч нь өмнө 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдэлж байх хугацаанд засарч хүмүүжсэн гих үндэслэлээр Өвөр хангай аймгийн Хар хорин сум дахь шүүхийн шүүгчийн захирамжаар 1.3 жилийн өмнө тэнцэнгээр суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байж байх хугацаанд энэхүү хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгчийн хүү болох бага насны буюу 3 настай амь хохирогчийн эсрэг байнга буюу 2019 оны 1-р сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 1-р сарын 29, 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв аймгийн 100 модод байх гэртээ талигаачийг томоотой суув. Хоол идсэнгүй тоглолоо гих зэрэг үйл ялах зүйлээр шалтгаглан нуруунд тус газарт нь гар утасны цэнэглэгчээр оруулгаж гар болон хөлөөрөө түүний гар хөл биерүүн цохиж өшөглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн тэнсэн хинэн харгалцсан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 2 дугаар сарын 8-ны орой 3 нас 11 сар 21 хоногтой Тэлмүнийг бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж толгоон тус газарт нь гараараа цохиж зодож алсан гих гэмт хэрэгт холбогджээ. Эхлээд гэрчүүдийн мэдүүлгээс сонсъё. Тэгээд хамгийн ойрын гэрч бол одоо хамт амьдарч байсан эмэгтэй буюу шүүгдэгчийн хамтран амьдрагч Сарагийн мэдүүлэг байгаа юм. Сарагийн мэдүүлгээс 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад талигаачийг хоол хэд гэж дуудсан. Тэгээд талигаач нэг бүтэн бууз, нэг тал бууз идсэн. Тэгээд нөхөр зодсон чинь талигаач ухаан алдаад унчихсан. Тэгэхэр нь эмнэлэг рүү залгаад манай нөхрийн аав сүхээ игч цэцгээ нарыг нь дуудсан. Тэгээд байж байтал түргэн тусламжийн эмч ирж үзээд өгчихсэн байна гэж хэлсэн. Талигаачийг 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр шүүгдэгч Болдон толгоогоор нь газар шидсэн, гидсэн дээр нь хөлөөрөө 1 удаа дэвссэн, баруун хасар руу нь 2 удаа алгадаж, хоолойноос нь багал зурдаж цодсон. Шүүгдэгч талигаачийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гар утасны цагаан цэнэглэгчний залхуураар баруун хөл нуруу руу нь ороолгоод байсан. Хэд ороолгосныг нь бол мэдэхгүй байна. Талигаачийн духан дээрх хөхрөлт, хүзүүн дээрх улаалт 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр учруулсан. Баруун гуйн дээрх хөхрөлтүүд нь талигаачийг нас барахаас 7 хоногийн өмнө л үүссэн байх. Дээрх гэмтлүүдийг хөлөөрөө өшөглөж учруулж байсан. Харин баруун гуйных нь ойролцоо гарсан 100 дугуй оромтой мөрөн цэнэглэгчээр 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ороолгосон мөрөн байна. Өөр бусад ороолгосон мөрнүүдийг нь хизээ учруулсныг нь мэдэхгүй. Бас 2 гарнаас нь атгаж өргөөд сэгсрээд байдаг. Би шүүгдэгч Болдогоос айгаад байсан. Ягаад гэвэл Болдон ял идлээд гараад ирснээс хойш их чочмог ууртай болчихсон. Тэгээд намайг бас зодчих болов гэж айгаад
болиулж чаддаггүй байсан. Болдыг дахиад шоронд орчих байх гэж яагаад цагдаад хэлдэггүй байсан. Миний санаж байгаагаар 2020 оны 1-р сарын 29-ний өдөр 2 гарнаас нь натгаад дээшээ өргөж сэгсрээд залгуураар нуруу хэсэг рүү нороолгоод баруун хөл баруун гар руу өшөглөж цацсан. Бас 2019 оны 11-р сарын 15-ны өдөр томоотой суу гэсэн чинь тоглоод яваад байсан чинь болдоо уурлаад гар хөлргөн гар хөлөөрөө 5-аас 6 удаа цогсон. 2019 оны 12-р сарын 13-ны өдөр талигаачийг болдоо тоглоомоо хураа хоолоо идэх гэсэн чинь тоглоод хоол идэхгүй гэсэн чинь болдоо гинэт уурлаад гар утас цэнэглэгчний залгуураар гар нуруу руу нороолгоод бас хөлрүүн өшөглөж цацсан. Төв аймгийн 100 мод дахь гэрт талигаачийг болдоонд цоддог байсан. Ямар нэг юм хэлдэггүй уурлахаараа зодоод байдаг байсан. Талигаач зодуулахаараа уйлаад цухтаагаад байдаг байсан. Талигаач нь хэл ам муутай байсан болохоор ямар нэгэн үг хэлдэггүй байсан. Талигаачийг болдоо 7 өнөخت 3 удаа зоддог байсан. Талигаачийн хөл гар гэдэс цээж нуруу толгоон хэсэгт олон тооны жижиг хөхрөлт нэвсрүүлэлтүүд үүсдэг байсан гэж мэдүүлжээ. Гэрч шүүгдэгчийн аав сүхэгийн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. 2020 оны 2-р сарын 8-ны орой Сараа над руу залгаад талигаачийг ухаан алдаад унжигдлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад очтол гэрийн авдарны урд дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би орон дээр нь өргөж тавьсан. Намайг орон дээр өргөж тавихад амсгалахгүй байсан. Би юу болсон талаар нь Сараа болдоо хоёроос асуусан чинь юм дуурахгүй байсан. Талигаач нь Сараа болдоо хоёртой хамт амьдраад бараг 4 жил болж байна. Тэлмүүн нь манай охины хүүхэд байгаа юм. Тэлмүүний ээж нь 70% сэтгцийн өөрчлөлттэй хүн байдаг юм. Талигаач зам байдлын хувьд сэргэлэн цовоо, ой тогтоолт сайтай, хүний үгэнд ордог байсан. Талигаачийн биеийн байдлын хувьд тархины даралттай, тэрнээс бол бусдаар зүгээр хүүхэд байсан гэж мэдүүлжээ. Талигаач нь тархины даралттай байсан гэсэн. Тэгээд тухайн сумын эмчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2016 оны 10-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 25-ны өдрийн хүртэл суулгалт, уушигны хатгалгаа, хортлого, цус багталт, султай гэсэн өвчнөөр онцлогдсон хэвтэн эмчлүүлж байсан юм байна талигаач нь. Түүнээс хойш тухайн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгаар талигаач нь эмчлүүлж байгаагүй. Мөн 2019-2020 онд талигаач нь үзүүлж байгаагүй юм байна. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрнээс нь үзэхэд ямар нэгэн тархины даралт, толгой өвдөх гэсэн бичиг баримт байхгүй байна гэсэн мэдүүлгийг тухайн сумын эмч өгчээ. Одоо харин дуудлагаар очсон төрөний эмчийн мэдүүлгээс хүргэе. 2020 оны 2-р сарын 8-ны өдөр 20 цаг 30 минутанд Сараа гэдэг хүн хүүхэд ухаан алдсан гэж дуудлага өгсөн. Тэгээд манайх дуудлага аваад 20 цаг 42 минутанд Төв аймгийн 100 модод байрлах нэгэн гэрт очсон. Тэгээд гэрт ороход 4 настай эрэгтэй хүүхэд орон дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрийнхнээс нь юу болсон талаар асуутал дуудлага өгөхөөс 10 минутын өмнө гинэд хөл гарна татаад сонин дуурайд ухаан алдсан. Өргөхөд толгой хөлн сул байсан. Сайхнаас уруулна хөхөрсөн. Гэрээр хэрэгэлсэн юм байхгүй. 30 минутын өмнө бууз идсэн гэж Сараа нь хэлсэн. Тэгээд би үзлэг хийхэд арьс цонхгоор уруулна хөхөрсөн. Гар хөлийн үзүүр хүйтэн баруун гар хөлөөр хөхөрсөн оромтой хүүхэн хараа хоёр талд өргөссөн. Гэрлийн урвалгүй чагнахад амьсгал болон зүрхний цохилд сонсогдохгүй. Тэмдэглэлээр гүрээний артерийн судасны цохилд тодорхойлогдохгүй. Амны хүндийд гадны биет байхгүй байсан. Зүрхэнд массаж хийж ам буугаар 5 минут амьсгал удирдсан боловч үр дүнгүй байсан. Тэгээд би хүүхдийн хувцсыг нь тайлаад даавн дүлгэт 102 руу залгаж мэдээлэл өгсөн. Гэр бүлийн хүмүүс нь тухайн үед байн хардаг гэгшин гэж эмэгтэй уйлаад байсан. Тэгээд би хүүхэд ухаан алдах үед хин байсан гэж асуухад Сараа нь би хүүхэдтэйгээ хамт гуруула байсан гэж хэлсэн. Харин хамт амьдардаг эрэгтэй хүн нь нэг эсвэл унтаж байсан гэж яриад эсвэл гадаа байсан гэж хоёр өөрөөр тодорхойгүй юм яриад байсан. Яг шинээр үүссэн шарх гэмтэл нь анзаарагдаагүй. Тэгээд баруун гарын буглаг, шуу, гуй шилб хэсгээр хурууны ором шиг хөхрөлтүүд байсан. Тэгэхээр нь би яагаад хөхөрч гисэн юм бэ гэж асуухад өөрөө гадаа тоглож байгаад ийм болчихсон гэж Сараа хэлж байсан. Би бас хүүхэд толгоогоороо юмд цогсноо гэж асуухад Сараа үгүй гэж хариулсан гэж мэдүүлэг өгсөн байна. Ам хөхрөөжийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжилгээний 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дараах зүйлсүүдийг тэмдэглэжээ. Талигаачийн биед дараах шинэ гэмтлүүд тогтоогдсон. Тархины аалзан хальсанд орох цус харвалт, цусан бүлэн, хууханд цус хуралт, духанд цус хуралт,
зөглөн эдийн нэцрэлт, үзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгой, баруун гуй, баруун шилб, баруун хөл, баруун өвдөг зэрэг хэсгүүдэд олон тооны цус хоролт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгой, зүүн өгзөг, зүүн гуй, зүүн шилбэний гадна хэсэг цус хуралт, эдгээр гэмтлүүд нь шин гэмтэл байна. Талигаач нь тархины аалзан хальсан доорх цусан хурааны улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан, бие мах бодит үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, эдгээр гэмтлүүд нь хатуу мохот зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгнэ. Нас барсан цаг хугацааг наривчлан тогтоох боломжгүй. Биед илэрсэн цус хуралт, зөөлөн эдийн нэцрэлт гэмтлүүд нь шүүх хэмлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамарна гэсэн байна. Шинжээч эмч мэдүүлэхдээ талигачийн биед илэрсэн гэмтлүүд нь хатуу мохот зүйлийн үйлчлэлээр өвссөн, шинэ гэмтлүүд нь нас барахаас өмнө 7-14 хоногийн өмнө, харин хуучин гэмтлүүд нь 14-өөс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой бөгөөд нарийн хугацааг тогтоох боломжгүй. Тархины аалзан хальсан доорх цус харуулт үүсснээр цусан бүлэн бий болж тархины үйл ажиллагаа саатснаар амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Гэмтэл авснаас хойш тархины цус харуулт бүлэн үүсэх хугацааг наривчлан тогтоох боломжгүй тул гэмтэл авснаас хойш 20-40 минут орчимд нас барсан байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохот зүйл хүчтэй дөргөлтийн улмаас үүссэн байх боломжтой. Хүүхэд тоглож байгаад өөрөө ийм олон түвшний гэмтлийг авах боломжгүй. Тархины гэмтлийн дараа толгой эргэх, дотор мухаарах, нүд бүрүүлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Ийм төрлийн гэмтлийг цаг алдалгүй компьютер томограф, мэс заслын тусламжаар эмчлэх боломжтой ч талигаачийн хувьд шууд үхэлд хүргэх гэмтэл байсан. Духанд үүссэн хөхрөлт нь шин нас барахаас өмнө үүссэн бөгөөд тархины гэмтэлтэй холбоотой гэсэн байна. Одоо харин бүгдээрээ шүүхийн хилцүүлэгт шүүгдэгч нь юу гэж мэдүүлсэн сонсцгоо. Шүүгдэгч Болдон мэдүүлэхдээ 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр манай дүү талигаач тэлмүү бууз идэж байсан. Би хоолоо идчихээд гарч тамхилаад орж иртэл буузаа идэхгүй байна гэж хэлсэн. Буузаа идэхгүй байхаар нь эхлээд нэг алгадаад санамсаргүйгээр савсан. Жохон байж байгаад төрөний 103 дугаар утас руу залгатал утсаа авахгүй байсан. 3 удаа залгасан. Удалгүй ихж ирсэн. Инглээ тэглээгээд хэлтэл аав ирсэн. Дүү маань амьсгалж байсан. Өмнө нь зохиж зодож байсан зүйл байхгүй хэмээн мэдүүлжээ. Шүүх сэтгэц гэмт судлалын 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгдэж болдоод хийсэн сэтгцийн дүгнэлтээс шүүгдэж Болдон оюуны хөнгөн хомсдолтой, төрөлхийн өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай гэж дурдсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хүлээх чадвартай гэж дурджээ. Шүүгдэж Болдон 3 настай түүгээ удаа дараа зодож хүчрхийлж улмаар амь насыг нь хохироосон шүүхээр тогтоогдсон. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд байсан тул хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн. Тиймээс шүүх түүнийг хүүхдийн эсрэг хүчрхийлүүлсэн. Хүүхдийг санаатайгаар алсан гэж 2 гэмт хэрэгт буруутай гэж үзсэн. Үүний улмаас түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон байна. Энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай.